За өнөөдөр сая энэ хэлцэх асуудлын өмнө танилцуулсан эрүүгийн хэрэгшүүгт хэн шийдвэрлэх тухай хууль, эрүүгийн процессын хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал манай Норвын Алтан уян гишүүнээр ахлуулаад ажлын хэсэг гараад ажилласан. Тэгээ эхний хэлцүүлгээр нь батлах санал гаргасан. За тэгээд энэ хуулийн өөрчлөлтийг өнөөдөр гишүүд манаас нэлээд хариуцлагатай байж батлахгүй бол ямар байдал үүсээд байгаа вэ гэхээр өнөөдөр шүүхтэр хянагдж байгаа хэрэгүүд цаашаага за янз янзын хэрэгт холбогдсон хүмүүс байгаа. Онц ноцтой гэмт хэрэгүүд холбогдсон хүмүүс ч байгаа. Авилга албан тушаал хүн амны хэрэгт холбогдсон хүмүүс ч байгаа. Эдгээр шүүхтэр хянагдж байгаа хэрэггийн хүмүүсийг цагдаа орохтой холбоотой асуудал энэ оноос өмнө батлахгүй бол энэ бүх хүмүүс суллагдах, шүүх хэрэглэх хуйлгүй болох ийм нэг аюул нүүрлээд байгаа юм шүү. Тэгээд энэний дараа явах санал хураалтанд манай гишүүд бас хариуцлагатай оролцож энэ хуулийн төслийг батлах дээр нь бас оролцсон уу гэж хүсье. За Чимбат прокурорын хувьд бол ер нь энэ өмгөөллийн чиглэлээр явж исэн, шүүн таслах ажиллагаагаар явж исэн хуульчдуу сайн мэдэндээ манай энэ прокурорын байгууллагын бас олон жил ажиллаж байгаа бас эрдэм шийдвэрийн судалгааны чиглэлээрч бай, улсын хурал бусад газруудаас байгуулагдсан хуулийн ажлын хэсгүүдээрч бай, дуу хоолойгоо гаргаж явдаг нэлээд хариуцлагатай ажилладаг ийм хүн байгаамаа. Тийм учраас прокурорын орлогчоор одоо үргэлжлүүлэн ажиллахад ямар нэг саад өргөшөл эргэл зохицуул байхгүй гэж бодож байна. Тэгэхдээ нэг асуулт байгаа. За энэ төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах гэж прокурорын байгууллагад нэг чухал чиглэл байгаа. Энэ төр тохирол учруулсан этгээдүүдийг төрийн нэрийн өмнөөс нэхэмжилдэг, хохирлгүй болгодог энэ чиглэлийг прокурорын байгууллагад бий. Тэгээд миний ойлгож байгаагаар Чимбат прокурорын өөрийн хариуцдаг ажлын хүрээнд энэ ажил байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд одоогийн явц ерөн цаашдаа энэ чиглэлээр ямар ажил хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна вэ? Ямар агц дэвшил гаргах вэ гэсэн ийм асуулт байна. Максимын Чимбат нэр дэвшигч хариулна. Гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр улсын хур засгийн газраас хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр ажлын хэсгүүд, дээд хэсгүүд одоо прокурорын байгууллагыг төлөөлж одоо сүүлийн 6 жил оролцлоо. Энэ чиглэлээр хүний эрх хэрэгжлийг хамгаалах чиглэлээр ялангуяа цагдсан өрх хариуцлах, албатан саатуулах, хавц сэргийн материалыг оролцож танилцуулах чиглэлээр зарчмын шинжтэй одоо гол асуудлууд дээр л бас прокурорын байгууллагын саналыг бас их хурлд одоо тавьж за засгийн газраас энэ төсөл хэрэгжүүлж ингэж явж ирсэн байгаамаа. За төр нийтийн эрх хэсгийг хамгаалах энэ чиглэлээр бол 2019 онд прокурорын байгууллага тусгай юм албыг одоо бас нэгж болгож ингэж байгуулж ажиллуулсан. За 2022 онд эрүүгийн хэрэг хян шийдвэрлэх тухай хуульд за прокурор төр нийтийн эрх хэсгийг хамгаалах чиглэлээр ялангуяа нийтийн эрх хэсгийг хамгаалах чиглэлээр прокурор төрийн байгууллагын хүсэлтээр мөн өөрийнхөө санаачлагаар оролцохын оролцоог бол хууль тогтоомжинд одоо тусгуулж эрхцэн орчноо бас нэлээсээ бүрдүүлж чадсан гэж үздэг. За энэ чиглэлээр их ажлын одоо үзүүлэлтүүд ч гэсэн бид одоо бас нэлээд өндөр харагдаж байна. 2019 онд төр нийтийн сонирхлыг хамгаалах чиглэлээр прокурорын байгууллага нэг 90 нэхэмжлэл бичиж байсан бол 2024 оны дүн мэдээгээр бол энэ нь 1335 болж одоо 31 дахин одоо нэмэгдсэн. Түүнчлээ одоо энэ 25 оны эхний одоо 3 дахь удирдлагын байдлаар бол бидний прокурорын нэхэмжлэл бичсэх асуудал бол бас 992 болж өмнөх оныхоо одоо мөн үеэс өссөн дүнтэй байгаа. Мөн одоо төр нийтийн эрх хэсгийг хамгаалах чиглэлээр иргэний эрх хян шийдвэрлэх ажилгаанд за нэхэмжил гаргуулах, нэхэмжил одоо өөрсдөө бичих, за 3 дахь этгээдээр оролцох энэ одоо оролцооны хувьд бол прокурорын байгууллага нэлээд өндөр дүнтэй ажлын эерэг үзүүлэлттэй ингэж явж байгаа. За цаашд бол бид за энэ төр нийтийн эрх хамгаалах чиглэлийнхаа бүтцийг ч гэсэн бид нар дахин авч үзэж хүний эрх хэрэгжлийг хамгаалах, за нийтийн эрх хамгаалах чиглэлээр тусгайлсан одоо тийм бүтцтэй энэ үйл ажиллагаа явуулахаар одоо бодлогын хэмжээнд авч үзэж ингэж ажиллаж байгаа.